Одоогоос 800 гаруй жилийн өмнө их говийн өмнөд умард хэсэгт олон овг аймагуд оршин тогтнож байснаас хамгийн том Хэрэд, Мэргэд, Татар, Найман, Монгол аймагуд улс гэрээн байгуулж туурах тусгаар оршиж байжээ. Хэл залгаа зөрчдийн алтан улс олон Монгол овг аймагуудын тархаа бутархаа байдлыг хэвээр байлгаж, уулгалан довтлож хүчийн мохоох хорон муу санааг агуулж байлаа. Эгэл жирийн Монгол угсаатан төдийгүй эзэн хаадууд уй үеийн туршид энэ шудраг ус байдлын золиос болж байсан нь тал нутгийн гадаад дотоодод хэдэн үеийн турш дүрлзэн бадарсан дайн байлдааны шалтгаан болон хувирсан юм. Тэмүүж үгүй. Танаа татарууд ичгнүүрээ барсан адгийн амтд байжээ. Татаруу та нар манай монголчуудтай үүр дэвийг эрхэмлэн явах хадлаа. Яхаар намайг зөрчдийн нотод тудалдаг үлээ. Ам бага. Бэг алтан улсын эзэн хааны тушаал зарилгын дагуу төр дэслэгч оруулсан хулгай чамайг засгийн хуулиар цааслуулахаар нааш авчираад байгаа байлаа. Мухаар зэрлэг адгуус. Чи өвлийн өмнө өвдөж ширж байгаа хэрэгөө. Хэрвээ та нарын хутганы хурц зэвсгийн эрэнд Амгаа хаан би орд дуу тавьбаас омогт монголын үр сад биш болог. Ам бага. Чи тийм хурд өгмөр байгаа хэрэгөө. Тэгэх тусам чин чамайг удаан тарчлах болно. Алив. Наатра модон илжиг тадагт уу. Зөрчид нохтуудаа, татарчуудаа. Үр ач нар минь үрдийн цусан өшөөг санаж явах болно гайгүй. Ариун өмнө усаар хамдаалан өссөн монгол хүн атаатныхаа өмнө бууж өгч байсан түүх байдаггүй. Эд гаваа гайхуулсан баатар ир хизээ нэгэн цагт төрөн гараад итгэл эвдсэн өөдгүй яргч та бүхнийг хүс тэмтрэх цаг ирнэ. 5 хурууга тамтартал, 10 хурууга бадартал тэмцэж миний өшөөг авахулна. Манай эртний 1146 онд Монгол аймгийн хаан Амбгаа өөрийн хэдэн шадар дагуулуудтайгаан Татар аймгаас ураг гуухаар очтол татарын өдөрдөгч Тэмүүжин үгээ итгэлийг эвдэн тэрнийг баривчилж алтан улсад хөргөн өгсөн ажээ. Харгас хэрцгийгээр нь зард гарсан алтан улсын Шизүн хаан тэрнийг амьдаар нь модон илжигт хадаж тамлан алсан байна. Эд хаваа гайхуулсан баатар ир хизээ нэгэн цагт төрөн гараад итгэл эвдсэн өөдгүй яргч та бүхний хүс тэмтрэх цаг ирнэ гайгүй. 5 хурууга тамтартал, 10 хурууга барагтал тэмцэж миний өшөөг авах болно.